Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Тэгэхээр бидний дараагийн ярих нэгэн сэдв бол маш сонирхолтой сэдв байх болно. Энэ бол нийгэм дунд буюу энэ хүмүүсийн бөөгнөрл дунд заримдаа бас ажиглалт хийх их дуртай. Миний хувьд. Тэгэхээр бид юуны талаар ярих юм бэ гэхлээр бол монголчуудын маань энэ дээшээ нисэх буюу энэ доошоо орох талаар ярилцах гэж байна. Тэгэхээр та бүхдээс би маш энгийн асуулт асуухад өнөөдөр та хэдэн удаа дээшээ орж, дээшээ нисэж одоо доошоо орсон талаараа бодож үзцгэн үү? Тэгэхээр одоо намайг ялангуяа би бол одоо эх орондоо Монгол улстай тийм үү 12 жил байгаагүй. Тогтмол яг ирж орж байсан. Тэрнээс биш яг тогтмол амьдраагүй. Анх 16 наснда гадаадд очиж тэнд амьдарч аваад ирсэн. Намайг яг Монголоос явхаас өмнө бол юу гэж яригддаг байсан бэ гэхээр одоо гутаацсан юм чамаа гутаачлаа штэ гэж ярьдаг байсан бол одоо тэр гутаацсан гэдэг үг чинь солигдоод доошоо орсон гэдэг үгээр солигдчихсан юм шиг байна. Тэгээ энэ талаар бас нэг тийм одоо ингээ би бас 12 жил дараа ирээд ажиглалт ингээ хийлээ л дээ бас тэгээд ингээд өдөржингөө заримдаа бас инээд юм их хүрхээ инээд одоо тэгэхээр хүмүүс маань одоо яагаад өдөрт юм олон дээшээ доошоо ордог юм болчихоо тийм үү? Одоо ер нь бол хүнийг яг ингээ нэг ногоо хүнийг хэрвээ дүгнэхээр болох юм бол ерөөсөө мэдлэгтэй мэдлэггүй л гэж дүгнэн штэ. Ихтэй эмхтэйдээ биш мэдлэгтэй мэдлэггүй. Гэхдээ мэдлэггүй нэгнийгээ бол гоочилж бас болохгүй штэ. Тухайн яг А4-ийн цаасгүй дипломгүй байж болно. Гэхдээ би одоо өнөөдөр одоо 7 буудлаас нэг одоо залууг авчирж ирээд би тэр залууд одоо орон суухыг заагаад өгч болох байхгүй юу? Тэгэхээр нөгөө залууч өнөөдөр мэдлэггүй байсан залуу чинь маргааш бас мэдлэгтэй очих боломжтой байхгүй юу? Тэгэхээр эн чинь ерөөсөө одоо юу гэдэг хүн хүнээ бас тийм ялгах зүйл байхгүй байхгүй юу? Тэ одоо хүн бол ерөөсөө л хүн. Тэгэхээр би ч одоо хүн одоо хүмүүсийг би ингээд одоо Монголд ингээд харж яхад өдөрт хэд маш олон удаа дээшээ доошоо орцоогоод ингээд яваад ах юм те. Өөрөх нөгөө хинжүүр нь өөр юм ингээд докторгүй ингээд болчихсон байх юм. Тэрнээс гадна мөн та бүгд мэдж байгаа манай Монгол улс маань бол одоо та бүгдийн энэ ундны ус буюу туул голоор одоо бидний уудаг хоолоо иддэг цайгаа уудаг те ундны ус улсч идэг. Тэгээд тэр ус цэвэрлэх одоо байгууллага нь бас асуудалтай байгаа гэж сонссон. Тэрнээс гадна мөн одоо бидний энэ амьсгалж байгаа энэ хүчил төрөгч тийм үү? Энэ Улаанбаатарт байгаа одоо хүчил төрөгч маань ямар хэмжээнд байгаа вүлээ? Тэ? Тэгээ одоо юу гэдэг одоо энэ Сугаатар дүүргээс ийшээ Чингэлтэй дүүрэг орох гэж 2 цаг машинаар явдаг тэ? Бөө сайхан түгжрэл. Мөн одоо 21-р зуунд усан дасардаг тэ? Одоо тогон дасардаг. Тэрнээс гадна мөн одоо айлуудын те одоо зүгээр нэг юм айлуудын хаалганууд нь бүгд төмөр те нэг давхрын айлууд бол бүгдээр юм төмөрөн одоо ийм цоохондоо юм төмрөөр ингээд хамгаалт хийчихсэн те энэ одоо нэг аюулгүй байдал нь тэгээд мөн тэрнээс гадна одоо хотын төвийн нийслэл буюу АЦ-ийн те АЦ-ийн одоо дүүрэг гэдэг нь бол нэг давхар 40 мянгад ч байт юм уу те нэг давхруудын бүгдийг сэтлээд хайчихсан. Тэгээд дээр нь янз янзын одоо хилээр тийм үү гуанз, ресторан, хувцсны дэлгүүр, гутлын дэлгүүр одоо хотынх нь цэгээр нь тийм үү нөгөө хотын нийслэл хотын маань нөгөө нэг гоо үсгэлийн яачихсан юм болоо тий. Тэгээ нэг тэд нар чинь бас нэг ижилхэн өнгө зүгтэй байгуул их зүгээр штэ. Тэгэхгүй одоо тэгэл хүснэ нь ерөөсөө нэг өөр өнгөөр ингэж барайл. Тэгээд энэ бүгд нь бас их тийм манай одоо хот энэ улсын маань бас нэр хүн байд юм шиг байгаа. Нөгөө нэг Азийн цагаан дагта болно гэдээсэн чи яг үнэндээ одоо зүгээр Азийн одоо хар нүүрсэн хэрэг тий бүр хэрэг болчихсон юм шиг байна. Тэгэхээр одоо яг ийм хотод тийм үү? Яг ийм хотод одоо яг нэг нуугуулууд ямар ч машин унсан тий ямар ч ялгаагүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь бас энэ гариг дээрх нэг хэдэн за нэг 200 гаруй улс байх шиг байна. За нэг хөгшин нэг хэдэн үндэстэн байдаг. Тэр чи бид нар чинь одоо яг ингээд том жижиг дээшээ доошоогоор наваад үзэхээр
ерөөсө улсаараа энэ ёроолтон байгаа байхгүй юу? Бүр улсаараа энэ ёроолтон. Одоо юу гэдэг одоо Английн төрийн зүтгэлтэн одоо Тони Блэр ч юм уу тийм Монголд ирээд ардны намынхандаа уулздаг ч юм уу, арчилсан намынхандаа уулздаг ч юм уу. Тэр хүн чинь нөгөө бас элчин сайдуудаараа дамжаад нөгөө мэдээллүүд нь хүрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бодож байгаа шүү дээ энэ хүнтэй тийм гар барих уу, энэ хүн хэдий усанд дүүшинд орсон ч гэсэн тийм тэр ус нь бас ямар байгаа вэ лээ. Хэдэн хувийн баас тэр гарамд байгаа бол алга барих уу гэх нөгөө бас бодож байгаа байлгүй. Тэгэхээр чааваас одоо хэдхэн хоногийн өмнө манай чөлөөт бүхийнх нь бас тийм жуудаач мөн адил, боксч адил. Энийг төрийн сүлд гэдэг юмээ бас дээшээ өргүүлчих гал мах цусаа урсах нь бас тэмцээл байх шиг байна. Тэгээ манай улсын ер нь бол нэр хүнд бол Монгол хүний үнц нь бол одоо ер нь бол хамгийн ёроолын ёроолтой байх шиг байна. Бүр энд. Тэгэхээр бүгд ийм ёроолт байж ич одоо тэг дундаа дотроо тэг өчүүхэн 3 сая хүн ам дотроо тэрний хүүхдүүд энэ гасаад одоо өвөөнөр имэнрийг гасаад залуучууд гэж юм байна шүү дээ. Тэдний хоорондоо нэг юм хөөрхөн. Энийг харахаар би нэг тийм бас нэг юу гэдэг бас нэг нийгэмд ажиглалт хийдэг зүгээс бас их инээд тэмдэг санагдаад байт. За тийм тул дараагийн миний асуулт бол маргааш та бас хэдэн удаа доошоо дээшээ орох талаар бас ажиглалт хийхийг хүсэж байна. За тэгээд анхаалаа тусанд баярлалаа. Баярлалаа.